Татварын тухай ойлголт. Монголын түүхэн их сурвалжуудад төр оршихуйдор татвар буйдор төр оршимын хэмээсний нь төр байгаа цагт татвар байхыг тодорхой дурдсан байдаг. Түүнчлэн албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг хэмээн Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-3-т хуульчилсан. Татвар яагаад төлдөг вэ? Татвар төлснөөр иргэдэд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн их усүрийг бүрдүүлэхэд өөрийн биеэр оролцож байгаа төдийгүй иргэд татварын орлогоор санхүүжсэн нийгмийн үйлчлэгийг үтдэг. Татвар нь дараах 3 зорилгыг хангадаг. Төсвийн их усүрийг бүрдүүлэх. Татвар нь төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг тул төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарлалыг санхүүжүүлэх гол их усүр болдог. Зохицуулах. Татварын бодлого, хувь хэмжээг тогтоох замаар иргэд аж ахуй нэгж байгууллагыг дэмжих, хязгаарлах, татвар хураалтыг сайжруулахад чиглэсэн урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр зохицуулдаг. Дахин хуваарлах. Татварын орлогыг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүрдүүлж дахин хуваарлалт хийдэг. Тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт. Автомашины татвар яагаад төлдөг вэ? Судалгаагаар автомашинаар 1.6 км явах нь нийгэмд 10.9 центийн зардалтай тэнцэх сөрөг үр дагавар үүсгэдэг болохыг тодорхойлсон. 1 км замд 288 төгрөг. Осол аваар 72 төгрөг, түгжрэл цаг хугацааны зардал 144 төгрөг, орчны бохирдол 48 төгрөг, түлшний импортын хамаарал 16.8 төгрөг, дэлхийн дулаар л 7.2 төгрөг. Тус судалгааны үр дүнгээ төгрөг шилжүүлэн тооцоход 1 км зам туулахад 288 төгрөг, дунджаар өдөрт 20 км зам туулна гэвэл сард 172,800 төгрөгийн зарлыг нийгмийн эдийн засагт зөвхөн нэг машин учруулахаар байна. Иймд автомашин эзэмшигчээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, онцгой албан татвар авах замаар нийгмийн энэхүү сөрөг үр дагаврыг бууруулах чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Татварын ачаалал. Татварын ачааллыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын хэмжээгээр тодорхойлдог бөгөөд энэ үзүүлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог харуулдаг. Монгол улсын хувьд татварын ачаалал дундаж түвшинд байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын дундаж 34% байна. Дайн 33%, Шинэ Зеланд 29%, Ямайк 27%, Норвег 27%, Өмнөд Африк 25%, Их Британи 25%, Бельги 25%, Итали 23%, Монгол улс 23%, Франц 21%-тэй байна.